Монголчуудын эмжээл радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн даваас басан гарагт 9 цагаараа минутанд та бүхэнд хүрдэг. Яманы махыг халуун дээр нүрээтэй Hot Topics нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг 2 дугаар студиэс царай мөтө хөдлөгч Ари, ааш мөтө хөдлөгч Ари нар хамтран хүргэдэг. Найруулагчаар Чимбат ажиллаж байна. Өнөөдрийн манай Hot Topics нэвтрүүлэгтээ Wheeling брендийн аль бисны дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаж байна. За мөн E-Mart Mongolia app татаад хаанаас ч хүссэн баргаа өргүүлээрэй өрөөтэй E-Mart Mongolia app хамтран ажиллаж байна. Өглөөний минь нарийн сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарлаа. Сайхан амарвөө. Сайхан амарсан. За Hot Topics нэвтрүүлгийн түрүү даваа баасан гарагийн нэвтрүүлгээр манай YouTube дээр бичсэн комментуудыг зогсож дуртай. Би өөрийнхөө онцлогийг уншия гэж бодлоо. Ингэсэн байна. Эма Ойдов гэдэг 6413 гэдэг нэртэй сонсогч Ирландаас өдөр бүр сонсдгоо гадаад найзуудтайгаа уулзахад би ховийг жинхэнэ баддаг штэ. Энтгэг эмэгтэй найз яаж ийм их юм мэддэг байна гэхээр нь би чи монгол хэл сураад Hot Topics нэвтрүүлэг үзэж болно штэ гэж хариулсан гэсэн байна. Шүү гэсэн байна. За Ирландад бол Hot Topics-аар сонссон мэдээллүүдээр ямар ч байсан хов баддаг юм байна те. За Эма Ойдовта баярлаа. За Чук V2V гэдэг хэрэглэгчсэн байна. Монголд Эрдэнэтээс өглөө бүр сонсдгоо айрчуудтай амжилт дотоодын сонсогчдыг жижигхэн үл тоох гэд байна уу? Үгүй байгаа гэсэн байна. Үгүй шүү. Зүгээр бит хоёр чинь нөгөө real time буюу Facebook дээрх одоо ингэ сонсогчдынхаа комментиг уншаад байдаг. YouTube-ийнхаа комментиг уншиж чаддгүй болохоор нөхөж уншаад байгаа шүү. За Чукта баярлалаа. Нэр Facebook дээрээс коммент ирсэн байсан. Хатан туулын хөвөөнөөс өглөө болгон сонсдог шүү. Сонсогчтой баярлалаа. За баярлалаа. Hot Topics нэвтрүүлгийн энэ одоо сүүлийн 2 гэх юм уу 1 өдрийн 24 цагийн хамгийн халуун сэдвүүдийг танилцуулъя. За дэлхийд даяар нэг л сэдвээр ер нь бол одоо өчигдөржингөө уржигдөржингаа амьсгалсан гэж хэлж болно. За энэ одоо жишээ нь Америк нэгдсэн улсад хүртэл тэргүүлж гарч ирсэн 50,000 айлтгаар. Гэхдээ Америктай мэдээж хэрэг төвтэй биш, Европ төвтэй нэгэн сэдв байна. Энэ бол Eurovision 2025. За тухайлбал Англид, Их Британд 1.5 сая айлттай байна. Eurovision, Германд 1 сая, Франц 500,000, Итали 500,000. За өөрөөр хэлбэл ерөөсөө л Европ тэр чигээрээ Eurovision буюу дэлхийн хамгийн том дууны наадмаар амьсгалсан гэж хэлж болно. Яг тэгэхээр өчигдөр финал нь болсон. Eurovision. За хоёулаа ярьсан шүү дээ. Eurovision болж байгаа ийм юм наан цан ийм юм болж байгаа гэсэн. Тэгээ эцсийн үр дүнгээ дуучид маань улс орнууд маань тавилсан. За улс орнууд Монгол одоо жишээ нь тухайлбал хамгийн тэргүүн одоо урлагийн үнэ дотроо шалгаруулж байгаа. Тэгэл хэвээр улсынхаа нэрийг дахал гэж явуулдаг. Нөөдөл нь гараал хэвээр жинхэнэ хэвээр юу гэдгийг одоо хүмүүсийн анхаарал татах, сонирхол татах бүх юмараа тайзан дээр өрсөлдөж харуулдаг. За тэгээд энэ жилийн Eurovision их өндөрлсөн. За хариу нь гарсан. Тэгэд нэг юм үг хэлсэн байна. Онцсон би ярьсан. Eurovision бол өөрөө хэрүүл юм аа гэж. За яг би бүр яг өмнөх нэвтрүүлгүүд дээр би асуугаадсан те Eurovision нэлээ улс төрийн шин чанартай юу гэдсэн чинь тэрнийгаа бүр европчууд нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн юм билээ шүү дээ. Үгүй харин тий. Ерөөсөө л Eurovision болгоод ямар нэгэн хил ам татлуулсан асуудал гардаг. Энэ жилийнх хил ам татлуулаагүй үлдээгүй юм биш байгаа гэж бодож байгаа л андарсан байна. Энэ жил бол хамгийн их хил ам татлуулсан хамгийн сонирхолтой Eurovision болсон гэж хэлж болно. За юуны өмнө хамгийн гол нь Eurovision дээр гол ярих нэг чухал сэдв нь бол анхны Аз ялагч тодорсон. Eurovision бол Европ төвтэй уг нь Европоос гаралтай дууны тэмцээн байтал энд Аз залуу ялж л дээ. JJ гэдэг нэртэй контртенор буюу их тийм нарийн хоолоогоор дуулдаг тийм алдартай юм Филиппин гаралтай Австрийн залуу Австрид энэхүү Eurovision-ы 3 дахь ялалтыг авчирч өгч байна. JJ. За инхээр эх жил хойдон жилийн Eurovision бол Австрид болох нь тодорхойлж байна. Энэ жилийнх бол Швейцарын Базил хотноо инхүү өрсөлдсөн. За тэгээд надад энэ одоо Eurovision-тэй холбоотой ийм сонин дүр зургууд харагдаж байна л да. За тухайлбал Финляндийн дуучин Вика гэдэг энэ дуучин германаар гарч ирээд дуулж байна. За одоо энэ хүү үзэгдлүүд бас байдаг. Жишээ нь Германыг төлөөлж ирсэн бүсгүй юугаар одоо англиар дуулах тохиолдол байдаг буюу Европын улсууд чинь олон хэлтэй юм мөртлөө нэгнийхээ хэлээр дуулдаг тохиолдол бас бишгүй байдаг. Гэхдээ Tommy Cash гэдэг нэртэй Эстон залуу олонний анхаарлыг татсан. Tommy Cash бол яг олон нийтийн буюу хүн амаас авсан санал асуулгаар хоёрт орж ирсэн маш сонирхолтой үзүүлбэрээр алдартай болсон энэ залуу
Эстон залуу, уг нь За, Эстон, за. аав байсан умардын Эстон залуу. Энэ залуу эспрессо макиато ми аморе гэд одоо италиар дуулсан. За гэхдээ яг үнэндээ италиар дуулсан гэхэд хэцүү. Одоо жишээ нь зарим кинонууд дээр нөө пароди кинонууд дээр ингэж харуулдаг шүү дээ. Японоор ярьж байгаа юм шиг ярьдаг. Гэхдээ хэлж байгаа нь Fujitsu, Toshiba гэх мэддэг гэдэг Япон брэнд нэрлдэг шиг италичуудыг жоохон дооёлсон маягийн дуу хийсэн гэж. Ер нь Итали залуучууд ч ер нь их тансаг хэрэглээтэй нэг тийм онгиро дуу, нэг тийм байдлыг одоо дооёлж ийм дуугаад болсон Томасо гэдэг энэ залуу бас хил амд өрцөн. Яасан бэхээр Италичууд имзгэлсэн. Италичууд ч бас л одоо эго өндөртэй том үндэстэй шүү дээ. Халуун цустай. Тэгээ Томи Кэш яагаад энэ Эстон залуу гарч Эстон ч 1.9 хэдэн сая хүн тэр жигжигэн улс. Яагаад Италиар дуулаад байгаа юм гээд нэлээд тийм хоёр хуваагдсан Италичууд зарим Италийн бүр байгууллагууд нь төрийн бус байгууллагууд нь энэ залууг битгий оролцуулаа гэд бүх хүсэлт гаргасан. Энэнийг тэнцэнээс хасаа гэд. Өөрөөр хэлбэл энэ италичуудыг хитрхи ингээд ерөнхийлж одоо стереотиплах байдлаар үзүүлж ийн гэж дургуутсан хүмүүсээс бол ихэнх нь нэлээд авчирч бүр Италийн телевизэнд Томи Кэшийг авчирч байгааг ярьцлах хийсэн. За та энэ ямар утгатай юм бэ гэхэд нь нүүдэн тайлбартаасан би зүгээр л ингээ хөнгөн хөгжилтөөр хөргсөн юм гэсэн чинь за зэрэг нь дэмцэн байдалтайгаар за Томи Кэш бол бас нэг хил хамны бай болоод байсан бол мэдээж хэрэг хамгийн гол одоо улс төрийн сэдв нь бол Израилийг одоо дагуу явсан. За Евровижн бол зөвхөн ганц Европын улсууд оролцохоо болоод дуудаж байгаа. Австрали ордог болсон. Израиль ч нь бол Азад орно гэсэн. Харин би бас надад чинь чамаас бүр энийг би өөр аригунаас сүнгээ бодсон. Европ ТV ингээд ТV наадам гिचээд яагаад хаа байсан Австрали Израильгаа ингэж би ерөөс асуугаагүй юм байна гэд. Үгүй харин Евровижн гэж Европод хооронд өрсөлдөг тэмцээн байжгаад энэ нь олон хүмүүсийн анхаарлыг татаад Евровижн одоо Монголд хүртэл би маш шимтэн үздэг. Одоо тэгэхээр дэлхийн хамгийн том одоо дууны наадам болчиход байна л та. Тийм болохоор одоо улс орнууд өөрсдөө орох хүслээ илэрхийлдэг. Удахгүй бүр нэмэгдэж байх. Ямар ч байсан Австрали орж ийн, Израиль орж ийн. За ингээд Израильтай холбоотой хэрүүл гарсан. За Израилуудаас их зөв юм. Тэгээд энэ JJ гэдэг Австри залуу эцсийн мөчид ялсан. Эцсийн мөчид буюу маш ойрхон зөрүүтэйгээр ялсан хоёрт Израилууд орсон л доо. За гэхдээ JJ дандаа шүүгчдийн оноогоор ялсан. Яг ингээд олон нийтийн санал асуулахаар тасархаа Израиль гарч ирээд байсан. За яагаад Израиль ялж болохгүй юм болоо мэдээж хэрэг дайн болж байгаа шүү дээ. Израиль Палестины асуудал бол зүгээр дэлхийн нийтээр хоёр хувааж байна. Америк дотор хоёр хуваагдаж байна. Ерөөсөө маш аимшигтай гэмт хэрэг үйлдэж байна л гэж ярьж байна. Янз янзаар энэ хэцүү үед гарч ирээд ямар хүн явуулснаа мэдгүй. Юуал Рафаэл гэдэг энэ одоо дуучин ямар учиртайгүй юм бэ гэх. Ямар вэ? Израилуудын бас. За 2023 оны 10 сарын 7-нд Хамас Израиль руу давталсан. Тэгсэн. Довтлох яг энэ үеэр Хамасын Газагийн зурагт ойрхон байсан газар нь Нова гэж маш том дууны тэмцээн фестивал, хөгжмийн фестивал болчихсон. Хөгжмийн фестивал болчихсон. Энэ хөгжмийн фестивал дээр дуулжсэн дуучин бол Ювал Рафаэл. Тэгэд болоогүй. Ювал Рафаэл нь штэ түүхэн бүр солиормор. За энэ Хамасын одоо Газагийн зурагсаар дамжиж орж ирээд баахан дэлбэлсэн. Олон хүмүүс насарсан. Ювал Рафаэл энэ дэлбэрэлт болоход тэр дотор нь байсан дуучин, дайз нэрхээр дуулжсэн энэ дуучин хүүрүүдийн дунд одоо цогцснуудын дунд 8 цаг нуугдж ягаад гранат нь чарахтаад тэгээд тэгжиж 8 цаг хүлээж амьд гарсан дуучин юмс. Ийм дуучнаа Израиль явуулсан. За одоо манай найруулагч одоо юуг нь харуулж байгаа вэ? Ювал Рафаэл гэж одоо энэ Израилийг төлөөлсөн. Хар далавчтай хувцастай мөн бах тий. Тийм энэ бүсгүй тэгээд өөрөө бас их тийм нөгөө тайлбарсан л да дууны утга нь шинэ өдөр гарна гэсэн утгатай. Шинэ өдөр ирнэ гэсэн утгатайгаар ингэж дуулсан. За тэгэхээр бас мэдээж хэрэг Израилийн дайн дээр бол хоёр хуваагдаад байгаа. Нөгөө талаас бол зүгээр байжсэн чинь Хамасын террористууд орж ирээд ингээд аллах үлдсэн. Тэгээ хамгийн сонин Европод энэ одоо дуучныг нийтээрээ дэмжсэн байдлаар санал өгсөн. Тасархай одоо нийтийн санал. Гэхдээ Евровижны эцсийн дүн бол нөгөө зөвхөн ганц олон нийтийн санал асуулгаар ш шүүгчдийн санал асуулгаар явдаг. Шүүгчдийн санал асуулгаар хаа байсан олон нийтэд 8-д олигтой орж чадахгүй байсан Австри залуу ингээд цовоод гараад ирсэн. За магадгүй шүүгчд Израиль дуучныг ялуулчихсан. Бөө хил ам болох юм байна гэж бодоод
оролцсон ч гэж магадгүй ястай Магадгүй хэлцээ. ялтчгүй л улс төржсэн наадам юм байна л да. Би өчтөр орой нэлээ орой хойлоо чи нөгөө нэг hot topics гэдэг болсноос хойш унтахаасаа өмнө трендээ үзхийн, сэрээд үзхийн, ажил дээр ирээд үзхийн. Би яг унтахынхаа өмнө үзчихэд Евровишны ялагч тодорлоо гэдгийг харчаад за энийг аригүй ярих юм байна гэд. Гэхдээ би ялагч нь хэн болов гэж харсан чинь Аз хүн бахарна. Гайхаад тэр хүний ингээд нөгөө түүхээр нь хөөгөөд үзсэн чинь аав нь болохоор Австри гаралтай одоо багш шүү да. Ээж нь Филиппиний тогооч хүн харин тийм. Тэгээ би вау гэд яг би өргөчтөр орой уншижсэн л да. Тэгээд өнгөрсөн. Инхүү анхны Аз одоо хүн ялагчаар тодорч байгаа ийм сонин Евровишн болж өндөрлөө. За хамтран ажиллагчаа танилцуулахыг Wuling брендийн аль биесний дистрибьютор MTC Motors компани манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаж байна. За Wuling брендийн албан ёсны дистрибьютор MTC Motors компани хамт олон Prusa-ийн үнээр шинэ автомашин уриатаагаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгэхээр тус машиныг үйлдвэрлэгч SAIC General Motors Wuling Motors корпорац нь Европ стандартын машин үйлдвэрлэж Америкийн зах зээлд нийлүүлдгээрээ дэлхийд танигдсан. Энэ дунд нь алдарт Volkswagen, Audi, Chevrolet зэрэг машинууд багтдаг тийм. За Wuling Mongolia-г та бүхэн хайх хэрэгтэй. Би одоо ер нь бол машин авах хэрэгцээ бол байхгүй. Гэхдээ хаяа бас юм гоё одоо хэвлэлбэр загвартай машинуудыг харж байгаа юм. Яах юм аа? Харин тийм ээ. Хиний янаагүй. Би ч гэсэн машины ямар ч хэрэггүй ирнэ. Би эдний машиныг авч багч юм шиг заяа. За тэгэхээр Wuling бол мэдээж яг одоо яг түрүүн хэлсэн том брэндүүдийг үйлдвэрлэдэг SAIC Motors-ын үйлдвэрлэдэг нэгэн төрлийн брэнд юм. За энэ нь бол дунд оврын Jeep одоо худалдаанд гаргаж байгаа. За энд нь Asta, Alves гэд загварууд байгаа. Та бүхэн энэ зургийг ороод үзэх юм бол үнэхээр гоё юмсэг загвартай. За тэгээд энэ эдгээр машинууд хүчтгсэн гарнаар хийсэн учраас аюулгүй байдлын одоо өндөр шаардлага хангадаг 5 одыг одоо гаргадаг Европ стандартын дагуу үйлдвэрлэгддэг ийм машин байгаа. За тэгээд опшны дагуу цоо шинэ машинууд опшны дагуу хамгийн сүүлийн технологиудыг шингээсэн байдаг. Опшны маш өндөр сонголттой энэ машинууд хямдхан зарагдж байгаа. За одоо тухайлбал хэдээс эхэлж байна. 46.8 сая гэдэг Alves жишээ зарагдаж байна те. За тэгээд дээрэс нь бензиний хэмнэлттэйгээд за ер нь бол шинэ машин авмаар байвал Wuling брендийг заавал сонирхож үзэх хэрэгтэй шүү манайхаа. 38.8 саяын үнэтэй Wuling Rongguan гэж загвар байна. За энэ дундаас нь бас нэг хэлэхгүй өнгөрч болохгүй нэг юм байна. Энэ юу вэ гэхээр MTC Easy Rent гэдэг цахилгаан автомашин түрээсийн үйлчлэгийг MTC Motors-ын одоо нэвтрүүлээд ажиллаж байгаа. Тэгэхээр одоогоор Улаанбаатар хотод UB Cab Express компанитай хамтраад Монголд анх удаа хүргэлтийн үйлчлэгээнд Wuling Bingo цахилгаан автомашиныг нэвтрүүлэн туршиж эхэлсэн. Тэгэхээр энэ одоо Wuling Bingo гэдэг цахилгаан автомашиныг 10 цагийн турш 75,000 төгрөгөөр цоошин тэг гүйлттэй машиныг одоо түрээсэлж болох юм байна. Барьцаанд нь ердөө 50К. За өстой энийг сонирхоод. За дээрэс нь Wuling брендийн машинууд одоо чинь 360 камертай, дижитал хянах самбартай. За 2 дугуугаар мажих, 4 дугуугаар full time гэдэг бүх төрлийн сонголттой цоон шинэ машин таныг хүлээж байна. Тэг бүгдээрээ full option гэдэг байгаа тий. Одоо дотор нь бүх юм нэдэг гэж ойлгоод байна шүү дээ тий. Тийм сонголтууд нь байгаа. За тэгэхээр сансрын колонкоос дайрект руу эргээд MTC Motors-ын шоурум байгаа та бүхэн биеэрээ очиод бас эдгээр машинууд танилцж үзээд сонирхоорой. Харин утасны дугаар нь 72 33 тэгдэг юм байна. 72 33 тэгдэг. Манай нэвтрүүлэгтээ Wuling брендийн аль биесний дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа. За Hot Topics маань 2 дугаар студиэс үргэлжилж байна. Дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Америк нэгдсэн улсын 46 дахь ерөнхийлөгч Joe Biden-тэй холбоотой. За Biden-ийн нэр бол өнөөдөр яг англи хэлээр ярьдаг. Англи хэлээр ярьдгүй Японд хүртэл ороод ирсэн харагдчихлээ. Ерөнхийдөө бол Англид Америкт трендийн 1-р нүүрэн дээр явж байгаа. Тэгэхээр энэ том сэдвэлтэй. Тэгэхээр Joe Biden маш одоо хурдцтай тархаж байгаа түрүү булчирхан хор тавдраар өвчлсөн гэдэг мэдээлэл цацагдлаа л да. Энэ жил 82 настай ерөнхийлөгч часны хувьд болохоор одоо өнгөрсөн 1 сард албан бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад албан тушаалаа хүлээл гэж өгсөн. Тэгвэл яг энэ одоо маш хурдцтай тархаж байгаа энэ хор тавдраар өнгөрсөн баасан гарагт онцлогдсон юм байна. За тэгээд энэ хор тавдрын одоо энэ хэр хурдцтай бусад идэрхтнүүдтэй тархдаг вэ гэдгийг одоо хэмждэг Gleason-ы оноо гэж байд юм байна. Энэ оноог 10 оноо гэж үзэх нь 10 нь хамгийн хурдцтай тархдаг гэж үзэх юм бол Joe Biden-ы хавдар бол 9 гэдэг оноотой байна. Буюу бусад одоо бүх идэрхтэн яс руугаа бүр ингээд орчихсон байна гэж хэлж л дээ. Гэхдээ маш сонин.
За. Одоо ингээд энэний өмнө нь 82 настай одоо ерөнхийлөгч асны хувьд биеийн байдал нь айхтар муудаагүй байсан. Зүгээр ингээд нөгөө нэг одоо хөнгөнөөр бидсэх үед ч юм уу те биеийн жоох ингээд тав үүрхэд хаар нэмчид үзүүлсэн чинь ясандаа орсон хор тавдартай гэдэг нь ингээд тогтоогдсон юм байна л та. Би одоо ойлгохтой бол ингээд хүн чинь нэг тийм өвдөж мөвдөх ёстой гэж ойлгоодсэн чинь Байдны хувьд болохоор магадгүй өөрөө 82 настай хүн болохоор ингээд биеийн жоохон зовирлонгууд дотроо насных гэж бодсон байж болох юм л та бид нар мэдэхгүй л те. Гэхдээ яг одоо болохоор ингээд дэлхийн нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагууд гинтийн ийм одоо өвчний ингээд онш тодорсонд нь маш их гайхчлаа л та. За ууг нь бол настай хүмүүс 82 настай ялангуяа настай хүмүүс хор тавдар тусахаараа арай удаан тархдаг төрлийг нь илүү түгээмэл байгаа гэдэг. Энэ тохиолдолд Байден бол маш огцом гинтийн одоо хор тавдартай тодорхойлоод за одоо энэ тархацын хурд нь бүр маш хурд юм байна шүү дээ. 10-аас 9. Тэр маш богино хугацаанд ийхүү эрүүл мэнд нь хурцж магадгүй. Одоо бодвол ясандаа метастаз гэж нэрлэдэг үсэрхийлсэн байгааг бодоход бол энэ дөрөвдүгээр үе лүг айл гэдгийг орцсон. Гинт мэдсэн чинь л маш богино хугацаанд хурдан дарахдаг хавдар тусаад ингээд өвдөхөд одоо ер нь бол бараг л өнгөрөх нь тодорхойлох та. Ерөнхийлөгч асны тамгын газрын зүгээс одоо президентс офис гэхээр одоо за офисынхон зүгээс мэдэгдсэн байна л да. Юу гэж мэдэгдсэн бэ гэхээр Аз улж энэ хавдар нь одоо гормонд нэлээд мэдрэг болохоор эмчилгээ авах магадлалтай гэж үзэж байна. Оо за. Тэгэхээр бас гинтхэн ингээ би энэ муудад нас орчихгүй гэдэг иймэрхүү өнцөг бол явж гин. За мэдээж яг энэ үеэр одоо дэлхийн нийтийн тийм үү одоогийн ерөнхийлөгч байна, өмнөх ерөнхийлөгчд байна. Бүгд ингээ сошиал медиаг ашиглаад Байденыг дэмжиж байгаа, сэтгэл санаагаар дэмжиж байгаа, Байдены талд байгаа шүү гэдгийг илэрхийлж байна. Үүн дунд мэдээж одоогийн ерөнхийлөгч Дональд Трамп болохоор алдарт өөрийнхөө хувийн одоо сошиал медиа дээрээ за Жо Байдны эрүүл мэндийн ингээ те өвчний оншиг сонсоход маш их гонигтай байлаа. Бид жил ч одоо ихнэр нь жил болон Жо Байдны гэр бүлд нь өөрсдөө ингээ те хамгийн сайн сайхан ерөөлийг ингээ дэвшүүлье гэж бичсэн мөлий. Тэгээ бас хурдан идэхийг ерөөё гэсэн бэлээ. За мэдээж өмнө нь Жо Байдны одоо дид ерөнхийлөгч байсан Камала Харрис хувьд ч гэсэн бас Жо бол угаасаа ясны тулаанч хүн. Тийм болохоор юу ч болж исэн энэ ингээд одоо тэгээ өмнө нь ингээд бүх асуудал хүндрэл бэрхшээлүүдийг даван гарч ирж исэн тэр өөрийнхөө тэр зоримог хүчтэй зан чанараараа одоо ч гэсэн даваад гараад ир чадна гэдэгт итгэж байна гэдэг ийм одоо мэдээлэл хийсэн бол мэдээж бас Барак Обама бас үүн дээр бас Байдны гэр бүлийн төлөө сэтгэл ингээд зовж байна. Гэхдээ бид Байдныг энэ өвчнөө даван туулаад гараад ирнэ гэдэгт итгэлтэй байна гэдэг ийм мэдээлэл хийсэн байлээ. За ер нь эргээ бодох Жо Байден бас их нуруутай ерөнхийлөгч байсан юм шиг зүгээр надад санагдсан. Хэрэгжүүлсэн бодлого одоо энэ Трампын олон улс бариад байгаа суур Украин Оросын дайн дээр байсан нуруутай энэ бодлогууд нэг тийм юу исэн байна л гэж би бодсон. Тулахтай төвч голч хүн байсан юм байна гэж. Чамааг ингэж хэлсэн чинь нэг юм санаанд орлоо. Байден нэгдсэн улсын түүхэнд нэг юу ахгүй юу? Нэг рекордтой. Тэр нь юу вэ гэхээр бүрэн эрхийнхээ хугацаанд 80 нас хүрсэн анхны ерөнхийлөгч болсон. Тэгээд өөрийнх нь яг ингээд бодоо тэ ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хугацаанд нь рейтинг нь маш хурдцтай унжсан. Яагаад тэгэхээр инфляцийн түвшин хит өндөр байна гэдэг одоо үнцгтэр ард иргэд тийм үү Байдныг ингээд үдсэн ядаад за рейтинг нь унах тусам ингээд Байден ингээд бат зогсоол одоо ямар зүхтаад явуултаа нэс зогсоос жахавд гэхдээ Байдныг бүрэн эрхийнх нь хугацаа дуусаад албан тушаалаа өгөх үед нь 9 савцаа байсан инфляц нь 2 илүү 3 болсон байсан. Тэгэхээр ер нь хэрэгжүүлж исэн бодлогынхаа хүрээнд инфляцийг бол буулгачаад буусан ерөнхийлөгч юмаа гэдгээрээ түүхэнд бичигдэж үлдчихэж байгаа ийм хүнэлтэй. За дараагийн мэдээ. За дэлхийд даяар бас нэг сэдвийг бол бас нэлээд шүүгсэн сүүлийн 1-2 өдөр Brooklyn Bridge Ship гэдэг хайлт жишээ нь Америк нэгдсэн улс 500 мянган хайлтаагаар 23 цагийн өмнөөс трендлж эхэлсэн байна. За энэ одоо баг хараагүй хүн бол байхгүй гэж магадгүй. Гэхдээ энийг бас одоо 20 яри. За энэ Brooklyn, Нью-Йоркийн Brooklyn-д Brooklyn-ийн ийм алдартай гүүр байдаг. Гүүрд нэгэн осол болсон. За энэ одоо бичлэгийг манайхан харуулах байна. Мексикийн Квата нэрийг мартсан. Энэ чинь одоо юу илээ? Ямар нэртэй байлаа? За Мексикийн Кватамок гэдэг нэртэй ийм одоо яг Мексикийн далайн тэнгисийн цэргийн тэр цэргүүдс бүр үзүүлбэрийн зориултаа юм одоо онгоц явж исэн. Усан онгоц. За энэ усан онгоц үзүүлбэрийн зориултаас 3 юм юу та даруултаа. Даруулт болгон дээр нь ингээд олон хүмүүс цагаан хувц өмссөн юм үзүүлбэрийн зориултаагаар даруулт нь одоо даруул дээр нь олон хүмүүс зогссон байж исэн. За ингээд одоо яг гүүрнээс холдоод явж исэн чинь мотор нь унтарсан. За мотор унтарсан учраас за энэ одоо Америкчууд Нью-Йоркчууд өөрсдөө нэг зүүн гол гэж нэрлэдэг юм. Зүүн голын хүчтэй урсгалтанд хүрэгдээд тэгээд
одоо юу гүүрийг мөргсөн байгаа юм. За энэ одоо даруулна. Мотор нь унтарсан хэрнээ зүгээр сая юундэ төрлөх төрлөختөө гүүр мөрөгч гүүр мөрөгцөн. За энэ гүүр бол өөрөө 140 метрийн өндөртэй, харин энэ одоо даруул нь бол 45 метрийн өндөртэй буюу хамаагүй өндөр энэ одоо даруулаар мөрөгсөн. За энэ бичлэгийг одоо харуулж байна. Энэ одоо нүд тайлтармаар дүр зураг харагдсан. Одоо манай найруулагч харуулж байна. Гүүрийг мөргөөд 3 одоо юу нь бол одоо энэ шон нь бол бүгдээр хугарсан. Энэ шон дээр нь хамгийн гол нь амьд хүмүүс байсан шүү дээ. За энд нийтээ 277 хүн зөөж явсан энэ онгоц инхүү осолд ороод 2 хүн нас барсан. Газар дээр. За мэдээж хэрэг. За тэгээд олон хүмүүс 19 хүн зарим нь нэлийн хүнд маягийн гэмтэлтэй байсан. Өөрөөр хэлбэл 45 м буюу ийм өндөр одоо барилгаас зарим нь унж нас орсон. Зарим нь ингээ хөрх одоо яг энэ бичлэгээр харагдаж зүгдэж байгаа хөрх. Тэр чинь ингээ мөргүүлэнгүүтээ нөгөө даруулаасаа зүгдээд ам тэмцэж байгаа юм бичлэгүүд нь интернетээр нэг энэ видеонд тарсан. За үзэж чадахгүй байгаа хүмүүстэй хэлэхэд Карибын тэнгисийн дээрэмчид гэдэг одоо цуврал том франчайз кинон дээр хар сувд гэдэг том хөлөг байдаг далайн дээрэмчний. За тэрнийг санагдуулах үз юм одоо юу гэдгийг далбаатай цагаан сувд гэмээр ийм том хөлөг байна л да энэ дээр бол харагдаж байгаа. А гэхдээ яг одоо болохоор үзэж байгаа бичлэг дээрээс бол гүүрлүү дөхөөл яг гүүрэнд яг хөрсөн бичлэг нь бол харагдахгүй л байна л да. За гүүрийг ингээд мөргөөд за Бруклиний гүүрийг бол одоо 40 минутын турш ингээд хаасан нэлийн онцгой арга хэмжээ авсан ийм одоо замбраагүй эмх замбраагүй байдал нэлсэн ийм осол Нью-Йорк хотод болсон. За энийг нь хүмүүс сонирхоод видеог нь үзээд бас трендээр тэргүүлээд байгаа юм байна. За яг одоогийн байдлаар Америкийн нэгдсэн улсад 2 дээ шүү дээ. Өнгөрсөн хавар илүүдээ нөгөө 100 айлын имлэгч мэдэн те хүүхдийн 2 гэдэг. Тэрний хажууд нэг тийм одоо дээгүүр явдаг гарцаж юу гэдэг юм бэ? Гүүрэн гарц. А гүүрэн гарцын нэг машин ирж мөргөөд би яг имлэгийн гадаа сууж иж таарсан байхгүй юу? Тэгээ тэр чинь ингээд хүн чинь ямар ч хүн айдаг юм бэлээ. Дээр нь яваагүй хажууд нь зогсчихсон ч гэсэн. Тийм шүү дээ. Тийм. Гэтэл би тэрний дээгүүр тэрнээс очиж зөндөө явсуу ягаачгүй л. За тэгэд одоо техникийн шалтгааныг тодруулж байгаа юм байлаа. Ямар ч гэсэн мотор нь унтарснаас болоод юунд одоо урсгалтай төгөлтэй ингээд яасан бах мөрсөн санаатай бол биш л юм байна шүү дээ. Байгалийн давагдж хөвгцэн зүйлээс болсон юм. Эсвэл энэ дэрж зогсоосон мотор нь унтраас нас өөрсдийн буруу болж болох юм байна л да. За дараагийн мэдээлэл рүү орох. За дараагийн мэдээлэл рүү оръё. За нихилизм гэдэг үг байж байгаа би дэмжин ажиллагч гэлт амьсгалаад байна. Манай нэвтрүүлгийг Ондоо апп дотор Boombox дэмжин ажиллаж байна. Тэгэхээр Boombox нэгдсэн байна. Та Ондоо аппасаа датагаа цэнэглэх бүрд хүрд эргүүлээд iPhone, MacBook, AirPod, PC чихвч за ухаалаг цаг, Osmo, Mobile TV speaker болон олон төрлийн эрхэм бичгүүд гэх мэт 666 бэлгээс өөр юм болгох боломжтой. Мөн өдөр бүр Ондоо хэрэглэгчдэд нэг удаа хүрд эргүүлэх эрх болгож байгаа юм байна. Хэрэв та аппа татаж амжаагүй бол шинэ хэрэглэгч болоод 66 ГБ бэлгэнд аваарай. Утасны дугаар нь 1866 1866. Манай нэвтрүүлгийг Ондоо дэмжиж ажиллаа баярлаа. За Ондоодоо баярлалаа. Ондоогийн хэрэглэгчүүдээ би ч одоо. За дараагийн мэдээлэл рүү оръё. Дараагийн мэдээлэл за энэ ингэсэн юун дээр тренд дээр нихилист гэдэг үгээр ороод ирсэн байхгүй. За нихилист гэдэг бол одоо тэг хүний ингээд амьдралд ёс суртахуун шашны ямар нэгэн зарчим байхгүй гэж үзээд энэ зарчмуудаас татгалзаад амьдрал бол ингээд ямар ч утга учиргүй гэж үздэг ийм үзэл баримтлал гэж одоо ингэж тайлбарлах юм уу та. За ингээд нихилизм гэдэг юм ч одоо угаасаа ингээд уран зохиол, гүн ухааны тал дээр зөндөө хөгжөөд явцсан хүмүүс энэ талаар маш сайн мэдж байгаа. За тэгвэл нихилист гэдэг үгээр тренд дээр энэ мэдээ ороод тэр би ингээд за ингээд ямар нэгэн кино, шүлэг, дуу ч юм уу тэгж бодсон. Тэгсэн чинь уучлаарай энэх мэдээ биш шүү. Тэгсэн чинь огт өөр мэдээ байж таарлаа. Юу болсон бэ гэхээр Бим гарагт Америк нэгдсэн улсын одоо Калифорни мужийн Palm Springs гэдэг хотод нэгэн эмнэлэг рүү хүн халдсан. За тэгэхээр одоо Америкийн тусгай албатын зүгээс энэ одоо халдлагыг бол санаатай алан хийх ажиллагаа гэж нэрлээд байгаа. За яг ямар учраас хэн халдаг гэдгийг би ярьж өгье. Халдахдаа зөвхөн одоо нүхэн өржихгүй эмнэлгийг очиж онлоод автомашинтайгаа очиж зогсож байгаа тесрэх бөмбөг дэлбэлсэн ийм халдлага гарсан. За халдлагын гол буруутан этгээд нь 25 настай Гай Эдвард Барткус гэдэг залуу гэдэг нь тогтоогдсон. За аз болж эмнэлэгт ямар нэгэн хүүхэд их болий эндээгүй гимтээгүй энэ халдлагын цорын ганц хохирогч нь буюу амиа алдсан хүн яг энэ халдлагыг өдүүлсэн Гай Эдвард Барткус гэдэг залуу гэдэг нь тодорхой болсон. За
Яагаад ингэж халдлага үйлдв? Ард нь одоо тийм олон ядагч бүлэглэл исламын улс байв. За нөгөө Ал-Каида байв гэх мэтчлэн Америк нэгдсэн улс чинь маш нарийн хайдаг тийм үү? За. Тэгсэн чинь энэ удаад маш сонирхолтой нь энэ залууг нихилистик одоо үзэл баримтлалтай учраас буюу амьдралыг ингээд ямар нэгэн утгагүй гэж үздэг учраас нөхөн өрчхөн эмнэлгийг ингээд бүр ингээд байлж очиж үүдэнд нь ингээд одоо сэрэг бөмбөг дэлбэлсэн байна гэдэг ийм мэдээлэл хийсэн байна. Тэгэхээр энэ бол бас онцгой тохиолдлуудын нэг болж байна л да. Өмнө нь бол ямар нэг халдлага болох болгонд ямар нэг одоо тийм үү алан хядах байгууллага арталт нь тий хариуцлагыг хүлээдэг эсвэл алан хядах байгууллагатай тухайн хүмүүсийг жишээ нь буруутгах холбож буруутгадаг байсан бол энэ удаа зөвхөн энэ хүний өөрийнх нь үзэл баримтлалаас болсон буюу амьдралыг утгагүй гэж үзсэн учраас нөхөн өрчгүй эмнэлгийн гадаа очиж бөмбөг дэлбэлсэн байна гэдэг ийм мэдээлэл цэцэгдэж байна л да. Энэ залуу юм байна те зургийг харуулад байгаа. Тийм ба нэг гимгүү зэрэгтэй залуу байгааз. Харин тэ өчигдөр би энэ мэдээ бас яг Америк нэгдсэн улсад тэргүүлээд байсан шүү дээ. Америкт террорист халдлага боллоо гэд нэг хүн газар дээр нас орсон санаж байна. Дэлбэрэлт болсон газраас машин тэрэ дэлбэрсэн. Дэлбэрэлт болсон газраас нэлийн хол зайтай тэр нас орсон хүнийг нь үсэрсэн юм шиг байгаа дэлбэрэлт нь болоод за 2 км-ийн цаанаас сонсогдсон 3 км-ийн цаанаас сонсогдсон гэсэн. Тэр нэлийн хүчтэй дэлбэрэлт инхүү болоод Америк нэгдсэн улс Полн Трис одоо хаана байдаг? Беверли Хиллз, Лос Анжелесд байдаг үү те? Тийм хаа. За тэр хавьд л ер нь нэлээд одоо сандарлын байдалтай, төгшөөрлийн байдалтай байсан санаж байна. Тэгэд хүнийг нь олж тогтоогоогүйс олцсон юм байна штэ. Олсон. Энэ залуугийн хувьд болохоор юу л юм л да одоо Аз бол чагсаа өдөр тийм үү хүн хөдөлгөөн багтай эмнэлэг дээр хүн багтай байх үед ингэж одоо халдлага буюу дэлбэрэлт болсон нь бол яамаа да тий бас хүний амнаас олон хүний амнаас хөнөөсөнгүү гэдэг нь бас их одоо би одоо нэг авууштай гэж л хайшаа чинь тэгтээ бас аштай юудал гэж бодож л да энэ мэдээг уншаад. Зэн ч одоо ямар ч шалтгаангүй зүгээр л нихилист үзлээсээ болоод дэлбэлсэн болж тарах гэдэг байна тий. Бас сони юм аа. Дараагийн мэдээлэл рүү бүгд орохоос өмнө хамтран ажиллагчид танилцуулах юм. Манай нэвтрүүлэгтээ e-mart хамтран ажиллаж байна. За тэгэхээр e-mart Mongolia app-аараа хамтарч ажиллаж байна. Тэгэхээр e-mart Mongolia app-аа татаж аваагүй бол яг одоо татах хэрэгтэй. Бид хоёр яагаад гэдгийг тайлбарлана. За гэрийн чинь хөрөгчийг нээгээд гэрийнхээ хөрөгчийг нээгээд дуусж байгаа сүү тараг за өөр одоо юу гэдэг масл түрхдэг одоо бяслаг те бүтээгдэхүүнийхээ савн дээр байгаа баркодыг уншуулангууд e-mart Mongolia аппликейшнд уншуулангууд гэртээ хөргүүлж авах боломжтой болсон. Тэгэхээр гол нь би одоо e-mart-ыг татаж аваа суулгаж үзлээ. За ингээд юу яадаг л да хөлдөө ч юм уу бүтээгдэхүүн одоо махцах одоо авч болдгоо байсан өмнө нь би e-mart-ыг мэдэхгүй байна. Номингоос бол захиалж болдгоо байсан. Тэгэнгүүт одоо болохоор e-mart дээр би орсон чинь юу мах байлээ бүгдээрээ бүр ингээд үхрийн мах заавал ингээд савлцсан солонгосон янз бүрийн тэ дахиад маха сам хорхоо биш зүгээр үхрийн мах нь бүхэлдээ хүргэлтээр авахаар байлээ би татаж аваад өөрөө суулгацсан. Тэгээ бүр e-mart яг энэ бүх ингээд нүг цэс рүү н ороход маш ойлгомжтой хэрэглэхэд хялбар болцсон бэлээ. Харин тий би ер нь дэлгүүр үнэхээр дургу хүмүүсийн нэг тэгээд гэртээ ингээд захиалаад авчдаг болоосаа урдан тийм болоосаа өмөрөөжсэн энийг бол ийм артл хийх байсан юм байна. За ийм арт илүү хэлбэр болгож би зөөр ингээд ийм гэртээ захиалж авдаг бүтээгдэхүүн яаж ашиглах вэ гэд бодоод байсан. За энэ одоо хайх чинь хэдэн мянган бараа баг хэдэн 110 20 мянган төрлийн барааны дундаас өөрийнхөө яг авах гэдэг юм олон гэдэг чинь бүх асуудал байтал маш их хялбархан одоо шийдэл санал болгож чинь зүгээр баркодыг уншуулаад яг тэр нөгөө ямар ч асуудалгүй тэр чинь бараа дотроо одоо жишээ нь талах гэхэд 2 3 төрлийн талах ингээд хийхэд хэцүү байтал зүгээр л баркодыг уншуулаад энэ бараагаа яг аммарга дээр бараагаар захиалждаг. Ийм хэлбэршүүлсэн шийдлийг ийм арт одоо санал болгосон байна. За тэгэхээр та хэрвээ гэртээ хүссэн үедээ одоо хүнсээ бараагаар хөргүүлмээр байвал ийм арт Mongolia app-ыг татаад аваарай. Олон төрлийн бараатай болохоор бас аппликейшн уудах ч юм уу тийм байж магадгүй гэж би дотроо бодсон. Яг үнийг хэлсэн. За би өөрөө үнэхээр ингээс үнийхээ баркодыг уншуулсан чинь шүп гэж гараад ирж байгаа байхгүй. Айгуу хурдан тийм би ёо энэ ямар гоё шийдэл вэ тийм бид нар нэрээ үнэхээр ингээд хөгжиж байгаа юм байна гэдэг мэдрэмж надад төрлөө шүү дээ. Хагасаа өдөр бүр. За e-mart Mongolia аппликейшнтай байхад хүссэн бараагаа хөргүүлж авах боломжтой. Хамгийн гол нь хүргэлт нь Улаанбаатар хотын төвийн бүсээс гадна Цуслангийн байршлууд нэмээд 21 аймагт хүргэлт хийгддэг гэдгийг дуулахад үнэхээр таатай байна. За тэгэхээр дэлгэрэнгүй мэдээллийг 76.1 техник гэдэг утаснаас лавлах боломжтой. За 76.1 техник. За хамгийн гол нь мэдээж хэрэг аппликейшнээ татаж авах хэрэгтэй. Аппликейшны нэр бол e-mart Mongolia. Манай нэвтрүүлэгтэй хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа.
Зя хотопикс нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн мэдээлэл рүү бүгдээ орцгооно. Нельсон Сардели гэдэг хайлт 50,000 хайлтаар Америк нэгдсэн улсад тэргүүлж байгаа юм. Сонсч ирсэн үү Нельсон Сардели? За энэ нэстэ цаана. Яаж вэ? Бантгийг утгаж байна уу? За бант утгах гэх юм уу? Би бүр энэ учрыг ойлгох гээд бас нэлээд углаа өчигдэржин углаа. Тэр мэдээгээ та бүхэндээ хүргэх гэж байна. Нельсон Сардели яг одоо Каны наадам эхэлж байгаа юм байна. Каны наадам дээр нэгэн бүсгүй найруулагч кино гаргасан. За энэ Мариска Харгитай гэдэг нэртэй ийм Маришка гэж унших юм билээ. Унгар нэр. За энэ Маришка Харгитай гэдэг бол унгар нэр. Манай найруулагч одоо нэг хүмүүсийн зураг үзүүлэн заяа. За энэ дундаас 5 хүний зураг байгаа. Энэ зургаас нэг нь маш онцгой гэдэг нь харагдана. Тэгэд тайлал нь тавигдана. За Джейн Мэнсфилд гэдэг тухайн үедээ зүгээр дэлхийн одоо хамгийн Мерлин Монротол өрсөлдөж исэн шахуу. Тийм. Одоо бүсгүй байдаг. Маш том хөхтэй, маш үзэсгэлэнтэй юм бүсгүй. За энэ одоо бүсгүй 5 хүүхэдтэй. За тэрийн нэг нь Маришка Харгитай. Гэхдээ Маришка сая одоо Каны наадмаар миний ээж Джейн гэдэг нэртэй кино гаргасан. Энэ баримтад маягийн кино гаргасан. Энэ дээр юу гэж гаргасан бэхээр за энэ одоо ээж Джейнийхээ тухай маш нарийн сонирхолтой бодит амьдрал дээр тулгуурсан нарийн тийм түүхийн задлсан. Маришка яг ингээ өөрийгөө харахаар одоо зурганд харагдвал илүү ойлгомжтой гэж хэлсэн. Бусдууд нь юм шар өстэй байна. Шаргал өстэй байтал ганцаархнаа юм бор өстэй, илүү бордуу царайтай. За тэг гэхдээ бас царилэг гэх юм уу? За одоо нөө Моника Белучи гэдэг штэ тэ. Тиймэрхүү тийм өгөгдөлтэй байгаад байна. Төрхөөс өөрөөсөн. Тэгээд гоё эмэгтэй. За энэ эмэгтэй яасан бэ гэхээр өөр хаавтаа болж таарсан. Энийг 30 наснда 20 наснда л олж мэдсэн юм байна. За Маришка бол багаас 20 настай байхдаа өөр гэдгээ анзаараад за ааваас асууж ясан чинь аав чи бол миний хүү гэд миний охин гэд яатсан бэлээ. Одоо энэ тухай яриа дахиж яриха байсан. Тэгээ өөрөө Нельсон одоо энэ яриад байгаа манай хайлтын гол эзэн байгаа нь Нельсон Сардели гэдэг Дон Жуантай өөрөө маш адилхан байгаа 20 наснаа олж мэдсэн. За 30 настайд энэ өөрийнхөө аав гэдгийг олж мэдсэн бэлээ. Бүр баттай болсон. Өөрөөр хэлбэл Бразилийн за Итали гаралтай Бразил залуу тухайн үед Дон Жуан гэхэр чинь бүсгүйчүүдийг хуйлруулдаг байсан энэ хүн өөрийнх нь жинхэнэ аав нь гэдгийг олж мэдсэн. Гэхдээ түүнийг Мики Харгитай гэдэг ийм залуу өсгсөн байгаа. За энэ маш нарийн ингээд юуны одоо гэр бүлийн нарийн холбоо харуулсан энэ киногоор харуулсан кино нь хүмүүсийн анхаарлыг татаад одоо яагаад юм бэ? Ваа, найруулагч ээжийнхэн зургийг өгсөн. Йоо, бүр тий Монро манцсан ч гэсэн Монротой нэгэн үе Джейн Мэнсфилд гэдэг энэ бүр үнэхээр супер хүүхэн байсан. Энэ бүр ёо хардаа. Playboy дээр гарч исэн. За Джейн Мэнсфилд гэдэг энэ бүсгүй тухайн үед одоо фан фатал гэж яриад байдаг шүү дээ. Ерөөсөө бүр бүх хэрчүүдийг ингээд хайрын татдаг, бүр анхаарлын татдаг ийм бүсгүй байсан. 3 удаа гэрэлжсэн байгаа юм. За тэгээд 5 хүүхэдтэй. За тэгээд энэ эхний нөхрөөсөө 1 хүүхэдтэй, хоёр дахь нөхрөөсөө 3 хүүхэдтэй гэх баг нь уг нь Маришка болж таарж байгаа юм. Гэхдээ энд нэг бүдлэн орж ирж байгаа. За яг энийг бүр ичгүүр сонжооргүй ингээд ээж ихэд тухайрсан байлаа. Маришка Мики Харгитайтай 8 жил одоо гэрэлсэн 8 жил 6 жилийн турш гэрлэхтэй 3 хүүхэдтэй гарахтай Мики Харгитай бол бас зүгээргүй залуу маш алдартай боди билдингийн залуу тухайн үеийн хамгийн сайхан залуу гэжсэн. Энэ бол Холливуудын одоо нэг power couple гэж ярьдаг шүү дээ. Тэр хүн болгон эдний гэр бүлийг сонирхдаг энэ хоёрын зургууд нь хаасайгүй гарч идэг ийм гэр бүлээсэн. Энэ хоёр ч бас тусгай бүр ийм ягаан өнгийн pink house буюу ийм ягаан ордон гэдэг тусгай ийм ордонд амьдардаг ийм одоо хүмүүсийн л бүгдний хардаг тэргүүн хос байж байгаа. Энэ хоёр жоохон муудалцаад Мат Кимбер гэдэг дараагийн нөхөртөөгөө үерхэж явахдаа энэ одоо Джейн Мэнсфилд энэ бүсгүйтэй одоо нөгөө залуутай Нельсон Сардели гэдэг энэ залуутай зэрэг явуулчихсан болж тарж байгаа. Ёо. Зэрэг явуулчихсан. Хүрээний будсыг талаа гэдэг шиг. За энийг нь учир нь олдохгүй нас. Учир нь олдохгүй. Би одоо яага Маришка гэдэг хин хизээ тэгсэн чинь энэ одоо Мат Кимберээс бас хүүхэдтэй. За энэ хүн хооронд яг Мики одоо Харгитайтай салаагүй байхдаа охиноо төрүүлсэн юм. Одоо Нельсон
Сарделли гэдэг энэ ингээд салж нийлээд байдаг ч тийм салж нийлэх хугацаанд дараагийн нөхөртөөгөө үерхчихсэн. Тэгээ зэрэг Нельсон Сарделли гэдэг Донжуан залуутай явж байгаад Нельсон Сарделлигийн хүүхдийг төрүүлсэн болж таарж байгаа юм. За уучлаарай яриагийн төр талаатай найруулагч бүр супер зураг өгчлөө. За Жен одоо энэ үдчих чадахгүй хүмүүстэй хэлээ л да. За энэ Оскар ч юм уу нэгэн үдшилэг дээр Жен Мэнсфилд сууж яг одоо энэ яригадаад байгаа. Одоо Холливуудын секс бэлэг тэмдэг байсан бүсгүй. Яг хажуу талд нь алдарт София Лорен Жен Мэнсфилдийн хөхрүүн хараад маш муухай харж байгаа ийм зураг. Энэ зураг тий. Одоо ингээд яг эмхтэй үндэ ингээд эмхтэй өөрийнхөө хуваар атаархаж байгаа нь яг нүүрэн дээр нь бичигдсэн байгаа зурагтай ялцчихгүй. За тэгэхээр Каны томсдгэлтэй. Каны наадам бол мэдээж хэрэг Каны наадмын хамгийн гол ихний одоо сенсац бол энэ Маришка Аргитэй кино байгаа. За энэ кино бас өөр гол дүр нь бол мэдээж хэрэг ээжигээ ярьж байгаа боловч гол санаа нь бол аавыгаа одоо яах гэж одоо алдаршуулах гэж оролцсон гэж хэлж байна. Мики Аргитэй гэдэг энэ залуу энэ буцаад Маришкатай нэг хэсэг сайдахтаа юу яасан? Одоо охин төрсөн. Өөрөх нь гэрлэлт нь хараахан цуцалж амжаагүй байхад одоо өөр хүнтэй аль хэдийн үерхээ дараагийн нөхөртөө тодорхойлсон байсан ч гэсэн энэ өөрөх нь охин төрсөн Маришка төрсөн. Тэрийг өөрийнхөө нэр өгсөн Маришка Аргитай гэж нэрлэдэг байгаа. Тэгээд харамсалтай нь Маришка 3 настай байхад нь эднийх маш том Жен Мэнсфилд одоо 37 наснда аваар юм автомашины аваараар нас болсон байдаг. Энэ 6 хүн явж исэн. Урталт нь байсан ерөөсөө уртлынхаа трактор руу яваад орсон билээ. Урталтайсэн 3 хүн газар дээрээ нас орсон. За хойноос 3 хүүхдээ нэг нь бол Маришка амьд гарсан. За ингээ 3 настай охин аваарт ороод ингэхт нь 3 хүүхдээ Мики Аргитэй гэдэг энэ залуу ястой жинхэнэ хайраар дутаалгүй өсгсөн миний аав гэж хэлээд тэр тухайгаас кинон дээр өгүүлдэг юм байлээ. Тэгэхээр хэдий өөрийнх нь бүр төрсөн хүүхэд биш ч гэсэн яст жинхэнэ хайрлж өсгсөн гэдэг. тэргээр бас кино гаргаад хүмүүсийг уяраад байгаа юм байлаа энэ кино. Тэгээ миний ээж Джейн гэдэг нэртэй. Зоолж үзнэ. Хаанд энэ гэхдээ нөгөө Кан дээр нэлтэй ээж байгаа бол надад хэсэгтээ олдохгүй л гэсэн үг л дээ угаасаа. Том кино л юм л та. За дараагийн мэдээлэл рүү орцгоё. За дараагийн мэдээлэл Польшд улсад одоо ерөнхийлөгчийн сонгуул явагдлаа. За сонгуулийн одоо 1-р шатны байдлаар хоёр одоо гол нэр дэвшигч маань хоорондоо бараг саналын бараг зөрөөгүй байгаа. Тэгэхээр нэг нь 50%-аас давуу байж ялалт байгуулах ёстой учраас одоо даваа гарагийн одоо орон нутгийн цагаар гэсэн үг шүү. Орон нутгийн цагаар даваа гарагийн одоо орой гэхэд шийд ингээд оройвтой 50% хүрэхгүй бол сонгуул дахин явагдана гэсэн ийм юутай. Гэтэ яг би одоо уншиж ойлгосноор бол яг энэ гол одоо өрсөлдөж байгаа хоёр хүн бусад өрсөлдөгчд нь бол угаасаа хаягдсан. Гол өрсөлдөж байгаа хоёр хүн хинэн 50%-аас дээш авах вэ гэдэг дээр л дахид сонгуул явагдах юм байна л да. За хин өрсөлдөж байгаа вэ гэхээр за Варшавын одоо либерал амбан захирагч Рафаэль Тэржаковский л гэж би уншаад байгаа. Манайхан буруу уншиж би магадгүй шүү. Буруу уншиж бол комментэр ч юм уу засаадаг өөр Тэржаковский л гэсэн бавг нь бол. За энэ хүн бол одоо сонгуульд алдарт Дональд Таск буюу Европын зөвлөлийн одоо баг тэргүүн болоо Дональд Таскийн төвч үзэлтэй Civic Platform гэдэг намаас нэр дэвшээд 31.1% гэдэг хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч болох одоо консерватив үзэлтэй түүгч Карл Навроки гэдэг эмэгтэй 29.1% санал авсан. Тэгэхээр яагаад Польшийн одоо юу ийм сонирхолтой байгаад байгаа юм бэ гэхээр ерөнхийлөгчийн сонгуул сонирхолтой байгаад байгаа юм бэ гэхээр Европын засгийн газартай ер нь Европын улс орнууд чинь маш ойр төлхөө хамтран ажилладаг болохоор Европын одоо парламентод энэ сонгуулийн үр дүн нөлөөлөх магадлалтай шүү гэсэн нөлөөлнө гэдэг өнцгөр нь одоо агентлагууд нэлээд сонирхож л да. Гэхдээ яагаад илүү сонирхож байгаа өнцг нь гэхээр 50% авч чадаагүй тохиолдолд дахиад 6 сарын нэгэн дахиад сонгуул болох уугүй юу гэдгийг одоо чих тавин ажиглаж байгаа юм байна. За Польш бол одоо Төв Европт, за Зүүн Европт ч хаяа оролдог. Европын сүнс болж урих гэдэг гэж олон хүмүүс хэлж байгаа. Яагаад тэгэхээр Европт хоёрын үзэл сурталын, үзэл баримтлалын тийм хямрал нүүрсэн гэж хэлж болно. Яг ямар үзэл баримталтай яах юм гэдгээ мэдгүй. За үүнээс нь болоод одоо Швед ч юм уу, Герман, баруун Европт бол хямралд ороод байгаа. За энд нь бол Польш шал өөр үзэл баримтлалыг маш онцгой тийм үнцгүүтийг гаргаж тавьдаг болохоор Европын нийт одоо улсууд маш нөлөө бүхий улс болгож Польш шинэ Европын төв болох гэдэг байна гэсэн тийм яриа гарч ирж байгаа. За Польш бол өөрөө эдийн засгийн хувьд бол маш хүчрхэгдэж байгаа, хурдан хөгжиж байгаа, аж үйлдвэрлэж байгаа. Ялангуяа баруун Европын хийж чадахгүй байгаа IT салбарыг Польшууд илүү хөгжүүлж байгаа. IT-гаар Европ одоо хоцроод байгаа шүү дээ. Энэ нь Польш төвтэй болж эхэлж байгаа.
За дээрэс нь Польшууд цэрэгтэй маш их хөрөнгө оруулж байгаа. Тэгэхээр ер нь цэрэг батлага хамгаалахын хувьд ч гэсэн маш хүчирхэг улс болохоор Европын хамгийн дараагийн ингээд том хүчирхэг одоо үзэл баримтлалын залах улс магадгүй Польш болж магадгүй яриад Европчууд бас чих тавин хүлээж байгаа. Зөвхөн Европ биш дэлхийд даяараа одоо энэ сонгуулийг хүлээж байгаа. Гэтэл энэ нас дотроо нэлээд тийм ширүүн өрсөлдөөнтэй ойролцоо юм сонгуул болж явж байгаа юм те. За энэ хүрээд манай өнөөдрийн Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Wheeling брендийн аль бисны дистрибьютор MTC Motors компани хамтран ажиллаа. За мөн E-Mart Mongolia аппаар E-Mart хаанаас ч хүссэн барга хургуулаарай өрөөтэй хамтран ажиллаа. Сонсогчдаа өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. Харин 10 цаг 10 минутаас манай эфир хөгжим төд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа.